За сайн байцгаана нөгөө гараараа барьж ярих. Би нэг уулын юм нөгөө уц тогтоогоод ингээд рил нөгөө юу хийдэг юм авсан чинь тэр маань эвдэрсэн жоохон мууг навцсан шүү. Тэгээ одоо утахгүй гайгүй гоё навчнаа тогтоогч. Тэр их зүгээр юм л ингээд тогтоочгоор. За хүмүүс нөгөө мессеж хувь чатаар маш их хувь чат ирсэн. Тэгээд Ютад ямар хэрэг болсон бэ? Дэлгэнгүй яриад өгөөч юу болсон бэ гэдээ асуусан. Тэгээд би болохоор юу сайн мэдэхгүй. Гэтэ мэдээгээр бол гарсан. Тэгээ хүмүүс бас ярьсан тэр зүйлээс нь ер нь мэдээгээр харсан. Тэгээд та нар бас ChatGPT-гээс асуух юм бол хэлээд өгөх байхаа. ChatGPT байгаа. Тэгээд миний ярих байгаа гол юм нь болохоор тэр яасан гэхээр нөгөө мэтгэлзэн хийдэг маш алдартай инфлюенсер олон даагчтай залуу маш олон залуус миний хувьд шүү айгүй үлгэр дуурайл болдог олон залуусыг зөвд үлгэр дуурайл үзүүлдэг мэтгэлзэн хийдэг тэр залууг тэр их сургуулийн бууцсан залуу 22 настай залуу буудаад алчиж байгаа хгүй гэр бүлийнхнүүд нь нүдэн дээр нь тэгээ яасан гэхээр тэр өмнө мэтгэлзэжсэн бэлээ тэгээд нөгөө өс санц юм уу яасан ингээд амар ингээд төлөвлөж жагаад тэгээ алцсан тэгээд гэрийнх нь ерэн сурвалжлагда зураг нь гараад тэгээд гэрийнх нь аав ээж нь манай хүүхэд мөн байна гэд аав ээж нь тэр мөрдөн байцаалтанд туслаад барихад тусалсан тэгээ хаваагаас баригдсан баггүй юу. Тэгээ би зүгээр л ямар эцэг их хүүхдээ барьж өгөх хүсгэн тийм үстэй. Маш их хайраар, маш их одоо багаас нь ингээ айгу бөөцөлж өсгсөн байгаа шүү дээ, тий. Гэхдээ тэр аав ээжийг би үнэхээр бахархсан. Яа тэгэхээр хэцүү байгаа ч гэсэндээ тэр аав ээж бас нөгөө талын аав ээжийг бас бодож байгаа байхгүй. Тэр гэр бүлийг бодож байгаа. Тэр гэр бүл тэр хүүхэд шоронд орсноороо тэр гэр бүл жоохон ч гэсэн тайвширна тийм үү. Жоохон ч гэсэн тэр уу гашуу тэр өвдөлт уйлалт нь жоохон ч гэсэн нэмэрэх учраас тэр аав ээжээр тэгж бодсон юм шиг байгаа. Тэгээл хүүхдээ барай өгсөн баг. Тэгээд Монголд маш олон аимшигтай хэрэгүүд гарч байгаа. Маш олон хүмүүсийн хүчирхийллийн хэрэг бол маш олон гарч байгаа. Тэгээд миний бодлоор би 2 жил цагдаад ажиллаж исэн. Цагдаа байсан. Тэгээд тэр үед ерөнхийдөө гэмт хэрэгүүд гардаг байсан. Гэтэ энэ шиг ингэж ил болж байгаагүй ийм аимшигтай хэрэгүүд бол гарч байгаа байхгүй юу. Цагдаа нар бол маш сайн ажилдаг. Маш сайн ажиллаад илрүүлээд тогтоогоод тэгээд прокурор руу явуулдаг. Прокурор нь шүүгээд юуруу шүүх рүү явуулдаг. Шүүх нь дээд шүүх гэж байгаа тий. За ийм тогтолцоогоор явдаг. Гэхдээ үнэхээр ийм хэрэг дээр бол бид нар дугаа сууж болохгүй. Энэ бол яалтчгүй бүгд хам хэрэгтэн бүгд шийтгэл үүрэх ёстой. Тэр хоёр хүүхэд цагаадах ёсгүй байхгүй юу? Яа тэгэхээр Америкт заяа. Америкт жишээ нь манай нөхөр хүүхдээ зодж ивэл алгадлаа нэг удаа алгадлаа гэм. Би хараад хажууд нь байж явах юм бол манай хүүхдүүдийг бүгдийг аваа явна гэж аах government. Яа тэгэхээр чи тэрийг харсан, чи зогсоогоогүй, өөрийгөө хамгаалж чадахгүй, хүүхдүүдээ ч хамгаалж чадахгүй байна. Тийм болохоор би хүүхдүүдээ чинь бүгдийг аавна гэд бүгдийг аваад өөр гэр бүлд өгчдөг заяа. Тэг битээрт ямар ч хүүхэд өгөхгүй. Тийм хүчирхийлэлд бүр тийм хатуу ханддаг заяа, тийм serious. Тийм болохоор монголчууд ингээд тийм хууль байхгүй, хуулийн заалчлаагүй, тэгээд хуулийн цоорхог ашиглаад байна л да. Тэр хүмүүс ч ингээл жоохон гэмт хэрэг амар гэмт хэрэг хийчихэл би галзуу солиотой надад сэтгцийн өвчтөд өнд хууль үйлчлэхгүй гэдгээрээ ингээл далимдуулаад маш олон хүнийг ингээ хохироогоод байгаа байхгүй. Тийм болохоор энэ болгонд ингэж хуульчилж зүйл заалт хэрэгтэй байх гэж би хувьдаа бодож байгаамаа. Тэгээд тэр ээжид би хандив өгсөн байгаа. Тэгээд та бүхэн бас хандив өгөөд сэтгэлийнхаа боломжоор туслаараа. Тэгээ үнэхээр дээд шүүхтэй хандаад дээд шүүхт нь болохгүй олон улсын шүүхэд хандах хэрэгтэй. Тэгээ олон улсын шүүх нь маш шударгаар шүүгж өгөх байхаа гэж би бас л итгэж байна. Ээж их хүний хувьд 4 хүүхэдтэй 2 охинтой тэгээ хүүтэй хүний хувьд би бас ингээд маш хэцүү байгаа учраас тэр ээжид чадхаараа би туслахыг ингээ хүсэж байгаамаа. Та бүхэн бас ингээ туслаарай. Тэгээ хууль чангатай газрын гэмт хэрэг баг байдаг. Хууль чангатай газар хүмүүс хуулнаас айгаад тий ингээд ер нь бол нэг амар тийм гэмт хэрэгүүд хийдэггүй. Гэтэ энэ тэнд гэмт хэрэгүүд мерсээр гардаг. Тэр хүмүүс бол зүгээр л байхгүй болдог. Бүх зургийг ингээ нийл нийтэд тавиад сошиалор тэр хүмүүсийг үзий ядаад гарч ирэхэд нь ажлын байр олохгүй заяа. Нэг ч газар ажлын байр олохгүй. Тэгээ ингээд бүр нийгмээс ингээ арчиж хайдаг байгаа тийм хүмүүсийг жигшээд. Тэгэхээр Монголд бас
нэг удаа ингээд шуураад яана гэд айгаад өнгөрөх ш. Энэ өнөөдөр бидний хүүхдээр ч тохиолдож магадгүй байхгүй юу? Болох боломжтой. Тийм учраас одоо ирээдүйд бидний хүүхдүүдэд бодоод бид нар дуграад энийг зогсоож энэ хуулийг чангалах хэрэгтэй. Маш олон хүмүүс хүчирхийлүүлж байгаа, маш олон хүмүүс ингээд золиос олж байгаа. Хүчирхийлүүл золиос олсон хүмүүсийн сэтгэл зүй бол үнэхээр аимшигтай. Идэх гэж маш олон цаг хугацаа, маш мөнгө, төгрөг, эмчилгээ бие махбодороо хохирдог. Тийм болохоор та бүхэн бас бүгдээрээ дуу нэгтэйгээр энэ дээр нэг дээрээ гэж хэлмээр байна. Тэгээ миний YouTube-ыг үзэж дагдаг бол баярлалаа. Би тэгээд нэг их YouTube хийдэг, одоо бичлэгүүд хаяа нэг хийдэг. Яа тэгэхээр надад ингээд за одоо энэ талаар би хэлэх хэрэгтэй юм шиг, энэ талаар би хийх ёстой юм шиг мэдрэмж орж ирсэн үед л би ингээд одоо ингээд YouTube дээр бичлэгээ ингээд оруулдаг. Зарим хүмүүс хэрэгтэй болоо авах болоо амьдралдаа хэрэгжүүлэх болоо миний дүүнер, миний одоо үеийнхэн үзээд одоо надтай адилхан постпартум, надтай адилхан энэ зүйлсүүдийг туулаа явж байгаа хүмүүс над шиг ингээд даван гараад энэ ирч хүчийг аваасаа гэсэндээ би энэ одоо бичлэгүүдэд оруулж байгаа шүү. Тэгээд өөр бас та нар ямар сэдвээр яриулмаар байна бас санал бодлоо өгж олноо. За баярлалаа, баяртай.